Сайн байцгаана уу? Ингээд Semicon мини series-ийнхаа 2 дугаар дугаарыг эхлүүлж байна. За өнөөдөр бүгдээрээ semiconductor-ийн market буюу зах зээлийн талаар ярилцгаана. За тэгээд өнөөдрийн байдлаар 24 оны эцсийн анализаар 620 тэрбум долларын зах зээл байна гэж хэлсэн байна. За тэгээд энэ маань болохоор 18 оноос хойш харах юм бол ер нь бол 150 орчим өссөн сүүлийн 6 жилийн. Гэхдээ 19 онд нэлээд унсан байгаа. Тэр нөгөө нэг гар утасны зах зээл нэлээд багастай холбоотой. За бас дараа нь ковидын үед нэлээд өсөө, ковидын дараа after covid бас дахиад жоохон унсан. Энэ 23 онд харагдж байгаа. Бас жоохон унсан. Гэхдээ ерөнхий жиг баримжаар харах юм бол байнгын нэг дээр жилийн 9% ер нь бол өсөлттэй яваалаа гэсэн. За тэгээд энэ жил 620, энэ жилийн төгсгөлд бол 25 онд бараг 700 хүрэхэд тэгээд цаашаа явсаар хагаад 30 он гэхэд бол 1 триллион монголоор их 80 1 их 80 долларын зах зээл болно гэсэн тийм таамаглалтай байгаа юм байна. Тэгэхээр нэлээд том зах зээл гэсэн. Тэгээд энэ зах зээл дээр ер нь хин ямар тоглогчид байгаад байна вэ гэдгийг харах юм бол улсаар нь ингээд хуваацсан байна. За хамгийн том нь бол энэ зэхэр Америк харагдж байгаа. Америкийн аюул олон компаниуд мэдээж тэр дундаа Nvidia нэлээд үнэлгээ нь өссөн. За энэ ихтэй яг хамгийн сүүлийн үнэлгээ биш нэг хувьцааны үнэ ингээд савлж идэг учраас арай жоохон ондоо. Гэтэ ерөнхийдөө бол баримжаатай байгаа гэсэн. За Broadcom байна, AMD байна, Micron байна. Тэгээд өөр том компаниуд байна. За тэгээд дараачих нь болохоор Тайваны компани байгаа. Тайванд айгүй чип үйлдвэрлэдэг, чипний үйлдвэр нь байдаг. За жишээ нь TSMC гэдэг Taiwan Semiconductor Manufacturing гэдэг тэгээд энэ MediaTek ч гэмтэй өөр хэдэн компаниуд. Солонгос бас байгаа. Солонгос болохоор Samsung мэдээж байдаг. Гэхдээ түүнээс гадна бас SK Hynix өөр бас нэг 2-3 компаниуд бас байдаг. За тэгээ Японы нэг ганц 2 компаниуд дээрээс нь Нидерланд байгаа. Нидерландын хувьд болохоор NXP гэх semiconductor-тай холбоотой нэг компани. За тэгээд ASML гэдэг машиныг нь чип хийдэг, машиныг нь хийдэг нэг тийм компани байдаг. Тэр болохоор нэлээд том хөрөнгөний зах зээл дээр том их үнэлгээтэй чухал. За тэгээд тэрнээс гадна Хятад, Герман, UK гэдэг өөр компаниуд байдаг. За сүүлийн үед бол ялангуяа Хятад илүү одоо хүч төрөн орж ирж байгаа, өөрсдийнх нь хийж байгаа. Гэтэ тэгэхээр ч аргагүй байдалд бас орсон учраас өөрсдөө хийгээд байгаа гэсэн үг. Ингээд том компаниуд нь, том улсууд нь ийм байдаг байна. За тэгээ энэ дундаа ингээд өөр байгаа. Нөгөө нэг компаниуд чинь зарим нь бүгдийг нь хийдэг, зарим зөвхөн нэг төрлийн юм хийдэг ч тийм те өөр хэлбэртэй байдаг. За бидний хамгийн одоо сайн мэддэг нь болохоор Nvidia гэдэг компани дизайн хийдэг. Бид нэр ийм чип хиймээр байна. Нөгөөдхийг нь manufacturer only буюу те энэ үйлдвэрлэдэг компаниуд foundry гэж нэрлэдэг. Тэрнлэгөө өгчдөг. Миний энэ загварын дагуу хийгээд өгөөч гэдэг. Тэрний хамгийн том жишээ нь бол TSMC байна. Зарим нь болохоор бүгдийг хийдэг. Өөрсдөө загвараа гаргаад өөрсдөө үйлдвэрлэдэг тийм компаниуд байдаг. За жишээ нь бол Samsung өөрсдөө бүх юм хийдэг. За тэгээд энэ нөгөө нэг үйлдвэрлэх яцад аюу олон төрлийн төхөөрөмж хэрэг болдог. Тэднийг нь зардаг, хийдэг компаниуд байдаг. Тэр дундаа нэлээд чухал нь болохоор ASML ялангуяа тэр нөгөө нэг чипээ шаарддаг хамгийн чухал бас нэг хэсгийг нь хийдэг нэлээд сайн төхөөрөмж хийдэг. Тусгай төхөөрөмж хийдэг компани гэсэн. Тэгээ харах юм бол бусад бүх төрлийн ингээд нэлээд олон компаниуд бол байгаад байдаг байгаа. За бидний мэдл нь бол одоо ер нь энэ байна. Хамгийн одоо сайн мэдчих магадгүй компаниуд нь. За тэгээд энэ компаниуд ер нь юу хийгээд байна вэ гэхээр үйлдвэрлэж байгаа төхөөрөмжүүд нь ондоо. За дижитал аналог гэдэг юм хэд том хоёр уучиж байгаа. За тэгээд дижитал дотор memory logic гэж байгаа. Logic нь болохоор CPU, GPU, за сүүлийн үед бол нэг NPU гэдэг гараад ирсэн тийм. Эсвэл memory нь болохоор санах ба эсвэл тэр нэг hard disk энэ зөвлөсөн тийм гэсэн үг. За тэгээд ихэнхэн logic буюу ихэнх хүн 34, за тэгээд memory 26, үлдсэн одоо энэ тусгай юмнууд эсвэл аналог юм те өөр төхөөрөмж үлдсэн хэсгийн эзэлгээ. За тэгээд энэ нөгөөний төхөөрөмж чинь юунд хэрэглэж ийнэ гэнгүүт за 20% нь болохоор гар утсанд, за 10% нь болохоор PC буюу компьютерт. За тэгээд consumer electronic гэнгүүт янз янзын гэрийн төхөөрөмж нэтер юмуд байгаа. За автомотив буюу машинд бас 10%. За энэ үйлдвэрлэлт индастриал зориулсан төрөл бүрийн төхөөрөмжүүд, эсвэл энэ инфраструктур буюу нөгөө нэг өөрийн телефон нэтэртэй холбоо тэрнтэй холбоотой бага юмнууд. За тэгээд серверт 20%. Ер нь бол ийм төрлийн end product буюу тэ хамгийн сүүлд очиод юу хийгддэг вэ гэдэг тэрэнд саний нэг олон төрлийн чип нэгүүд ашиглагддаг байгаа. Тэгээд сүүлийн үеийн одоо тренд гэх юм уу тэрэнд одоо ингээд нөлөөлж байгаа гол хүчин зүйлүүд нь
edge processor буюу те cloud руу явах биш. Яг ингээд тэр тухайн төхөөрөмжн дээр бодолт хийх шаардлагатай. Тэр нь айгүй их болцоо тэр тренд рүү явцсан. Дээрэс нь сенсор буюу бүх төрлийн мэдрэгч машин жишээ одоо гэрийн ухаалаг гэрийн төхөөрөмж юу гэдэг те тэрэнд ашигладаг. За эсвэл нэг машин автоматар явдаг машин тэрэнд айгүй чип хэрэг болж байгаа. Роботикд айгүй хэрэг болж байгаа. За cloud угаасаа л хэрэгтэй байсаар л байгаа гэсэн. За энэ хэдэн гол хүчин төлөв болоод за ийм төрлийн бараануудад ашигладаг болсон байна. Одоо ашиглагдаад байна гэсэн үг. Тэгээд өнөөдрийнхөө дугаар ингээд товчхон бацаад хэлэх юм бол одоогийн байдлаар 600 гаруй тэрбум долларын зах зээл байгаа. За тэгээд 30 он гэхдээ бол 1 тэрлэн давна. За Тайван болохоор аюул чухал. Манай одоо TSMC те Тайван дүү ингээд чип үйлдвэрлэдэг дэлхийн одоо хэдэн хувийн чипийг ч юмдээ үйлдвэрлэдэг. За тэгээд тэрнээс гадна чипийг нь үйлдвэрлэдэг энэ нэг ASML чипийг нь үйлдвэрлэдэг машиныг нь хийдэг ASML гэх компани нэлээд чухал энэ одоо тусгай ихэнтэд энэ өрмөц барьцлалт байгаа гэсэн. Тэр нэлээд үнцэнтэй. За тэгээд тэрнээс гадна энэ Хятад Америкийн дайм байгаа. Энэ хоёр ч нөгөө хоорондоо тариф мэрэггүй юм болоод юм нь өгөхгүй авахгүй те. Дээрээс нь зарим чиптэй холбоотой технологиг Хятадд зааж болохгүй гэдэг тийм юм гаргачаад байгаа гэсэн. Тэрнтэй холбоотой бас зөндөө асуудал одоо энэ Нидерланд ч гэсэн бас нөлөөлж идэг. Жишээ нь Тайвантай бас холбоотойгоор нөгөө Тайван руу ч дайран дайрахгүй те чипний үйлдвэрлэлийг авахгүй өөрсдийнхөө чипийг юм. Одоо Тайванууд чип хийж байгаа, Америкууд өөрсдөө хиймээр үнэ хийж байгаа, Оросууд ч гэсэн бид нэр хийгээд, Хятадууд бид нэр өөрсдөө хийнэ. За Европ ч гэсэн бас үлээд бид нар юу өөрсдөө independent байх хэрэгтэй юм те. Өөрсдөө өөрсдөө чипийг хийнэ гэдэг. Ер нь бүгдээрээ л тусдаа бас нэг хийдэг болох гээд ер нь тим хандлагаа бас яваад ах шиг байлаа. За тэгээд ерөнхийдөө нөгөө нэг чип маань те одоо юу гэдэг semiconductor-аар ашигласан чип эсвэл memory эсвэл өөр олон төрлийн бүтээгдэхүүн хийдэг. Тэрнээ явж бидний өдөр тутмын хэрэглээ эсвэл нөгөө дрон те байлт бүх юмд ашигладаг байгаа гэсэн. За өнөөдрийн дугаараа ингэж дуусгая. Тэгээд дараагийн дугаараараа ASML-ийн талаар эсвэл чипний дотоод бүтцийн талаар энэ нэр аль нэг талаар ярилцгаана. Баяр таа.